Хааны бодол санаа нь мөнхийн эзний гараас ундрах булгийн ус мэт бөгөөд мөнхийн эзэн л түүнийг дуртай зүгтээ залж чадна. Сугаалт үгс 21:1. Иесус итгэгчид бид та бол удирдагч гэдэг үгэнд итгэдэг. Гэтэл биднийг аврагч их эзэн Есүс маань энэ дэлхийд ирэхдээ зарц болон ирсэн бөгөөд биднийг өөрийнх нь адилаар зовж өдөрсөн хүмүүст тусалж дэмжиж байхаар дуудсан. Үүнийг та Яшах номын 53 дугаар бүлэг, Еврейчүүдэд бичсэн захидлын 2 дугаар бүлгээс болон Библийн бусад номуудаас харж болно. Ийм хүнийг мөнхийн эзэн гараасаа ундрах булгийн усаар ундаалах мэт залж чиглүүлж явдаг. Хэрв та зарц мэт байдлаар бусдад тусалж дэмжиж чадахгүй бол тэрээр өөрийнхөө хаант улсын төлөө өөрийнхөө хүмүүсийг өмгөөлөн хамгаалдаг гэдгийг мэдхэн чухлаа. Иймээс та бол удирдагч биш, харин мөнхийн эзэн өөрөө таны удирдагч юм аа. Эзэнтэйгээ ярьцгаая. Мөнхийн эзэн минь ээ, таныхаа дуудлага удирдлагыг анхааран сонсч дуулууртай дахад нь туслаач. Амьдралыг минь удирдаач. Тэгэх юм бол бид бусдад чин сэтгэлээсээ үйлчилж сайн мэдээг хүргэж чадна. Таны хүсэл үргэлж биелж байх болтугай. Иесусийн нэрээр явуулаа. Амен.